За спортын мэдээлэл хүрэхэд бэлэн боллоо. За нэгэн дуйлантай мэдээлэлээр спортын мэдээлэл эхэлж байна. Энэ юу вэ гэхээр NBA-гийн супер одод болох Тони Паркер, Дуэйн Уэйд нар энэ удаагийн Олимпиад оролцох боломжгүй болж ирж байна. За ялангуяа Паркерийн хувьд бол зодон цохионы улмаас харах чадвар нэлээд муудсан гэдэг шалтгаанаар Лондон зорих бололцоогүй болсон нь бол тодорхой боллоо. За Дуэйн Уэйдийн хувьд бол зүүн шагаандаа авсан гэмтэл нь энэ удаагийн Лондонгийн Олимпийг зорих боломжоос нэлээд багасгаж байна. Яагаад гэвэл энэхүү гэмтэл нь хагалгаа хийх зайлшгүй шаардлага гарч иж магадгүй гэж байгаа. Гэхдээ үүнээс өмнө гүнзгийрүүлсэн шинжилгээ хийсний дараагаар энэ талаар шийдвэр гарна. Хэрвээ мис засалд орох тохиолдолд бол яалтчгүй Лондонгийн Олимпийг өнчгөөсөөр аргагүй болж байна. За Дуэйн Уэйдийн тухайд хэлэхэд бол энэ удирдлийн тоглолтод сайхан тоглож байсан. Ялангуяа плей-оффын шатнд багийнхаа плеймейкер холбон тоглогчийн үүргийг гүйцэтгэж ирсэн бол яг харахгүй Крис Бош болон Леброн Джеймсийнхаа тоглолтуудад илүү түлхүү анхаарч байсны гол илрэл болсон. Эрик Сполстрагийн хувьд бол Дуэйн Уэйдэд үүрэг өглөсөн гол зорилго бол энэхүү хоёр тоглогчоо довтлогоон сай тоглох үүднээс өөрийнхөө хувийн амбицийг дарж бай гэдэг зарчмыг энэ удаагийн плей-оффын шатанд бүрэг болгосон яалтчгүй багийн тактикийн тухайд бол гаргасан зөв шийдвэр байсан. За үүний улмаас Miami Heat баг, Boston Celtics болон Oklahoma Thunder гэсэн хоёр супер багийг давмгай байдалтайгаар хоцсон явдал юм а. Гэсэн хэдий энэхүү плей-оффын шатанд тэр нэлээд зовиртой тоглож байсан нь яг харахгүй зүүн хөлөндөө авсан гэмтэл байлаа. Энэхүү шагааны гэмтэл нь плей-оффын шатанд нэлээд удаан хугацаанд зовирлож байсан учраас тэрээр энэхүү аврагын төлөөх тоглолтыг дуусгаж байж дараа нь өөрийн гэсэн эмчилгээг хийлгэхийг зорж байсан. За энэхүү авраг Ларри О'Брайны шагналыг авснаар энэхүү гэмтлээ эдгэх талаар анхаарал тавьсан байна. Гэтэл эмчнэрийн үтсэн эхний оншоос харахад бол зайлшгүй мис засалд орохоос өөр аргагүй болсон гэсэн оншийг гаргаж ирсэн байна. Тийм учраас Дуэйн Уэйд энэ талаар гэсэн өөрийн мэдээллийг хийлээ. Хэрв мис засалд орсон тохиолдолд Лондонд оролцохгүй болох нь тодорхой байна гэдгийг тэрээр мэдгдсэн. Гэхдээ мис засалд орохгүй байж болох бас тал байгаа гэсэн. Гэхдээ Уэйдийн хэлснээр бол мэдээж эхний ээлжинд өөрийнхөө карьерийг бодмоор байна. Мөн Miami Heat-д олон жилийн турш амжилттай тоглох байдлаа илүүд үзсэн үзэх учир энэхүү Лондонгийн Олимпиад оролцох талаарх асуудлыг бол хоёрдугаар тавьж байна гэдэг шийдвэрийг гаргасан. За эндээс харахад бол Лондонгийн Олимпиад оролцох Dream Team-ийн ээлжид багийн лидер холбон тоглогч энэхүү энэ удаагийн Олимпиад оролцох бололцоо нь мэдгцгүүц буурж байна. Гэхдээ дараагийн шинжилгээний хариунаас бүх зүйл шалтгаална гэдгээ бол Дуэйн Уэйд нээлттэй мэдгдсэн юм а. За тэгвэл үүний дараагаар бас нэг NBA-гийн супер од Лондон зорих бололцоогүй болж байна. За үзэгч та бүхэн сайн мэдэж байгаа сүүлийн жилүүдэд Францын шигшээ баг нэлээд том амжилт үзүүлэх нөөц бололцоотой болж ирсэн. Ялангуяа энэ удаагийн Олимпийн наадамд эхний 3-т орох бололцоотой гэдгийг бол Сагсан бөмбөгийн Европын таймчд сүүлийн 1 жилийн турш онцлог хэлж байгаа. Яагаад гэвэл Европын лигүүдэд тоглож байгаа залуу сагсан бөмбөгчд нь ойрын жилүүдэд хурц од болон гарч ирж ирэх нөхцөл бүрдсэн байгаа. Энэхүү байдал нь ч гэсэн Европын Евролигийн тэмцээнүүдэд гаргасан Францын залуу тоглогчдын байр байдлаас тод харагдаж байсан. За энэхүү залуу оддыг ирээдүйн супер оддыг дасалжуулж улмаар нэгэн нудраг болгон зангидах үүрэгтэй гол тоглогч бол яа харахгүй Сан Антонио Спорс багийн олон жилийн холбон тоглогч Тони Паркер байх ёстой байлаа. Гэтэл тэрээр маш хүнд гэмтлийн улмаас Лондонгийн Олимпиад оролцох бололцоогүй болсон тодорхой боллоо. Тодруулж хэлэх юм бол тэрээр 6 дугаар сарын 16-ны шөнө Нью-Йорк хотод нэгэн шөнийн клубт орж сингсэн байна. Гэтэл энэхүү шөнийн клубт Крис Браун болон Дрейк хэмээх хипхоп бүлэглэлийн гишүүдтэй хоорондоо зодтолцсны улмаас тэрээр зүүн нүдэндээ маш хүнд гэмтэл авсан байна. Түүний хэлснээс харахад бол зүүн нүднийхээ харааны 99%-ийг алдсан гэсэн мэдээллийг тэрээр өгсөн байна. За эндээс харахад бол яа харахгүй Тони Паркерийн хувьд бол энэ гэмтэл бол Лондонгийн Олимпиад оролцуулахгүй байх гол шалтгаан болж байна. За Паркерийн мэдээлсэн дараагийн нэгэн мэдээлэл бол энэхүү зодон болсон шөнийн клубын эздэд торгуул хүлээлгэх үүднээс шүүхэд хандсан. За ингэж шүүхэд хандахдаа энэхүү клубын эздээс 20 сая долларын нэхэмжил гаргасан байна. Энэхүү нэхэмжлэлийг гаргах үндсэн шалтгаан бол мэдээж дээр өгүүлсэнчлэн Крис Браун, Дрейк хэмээх хипхоп бүлэглэлийн гишүүдийн хооронд болсон зодооны улмаас өөрийг гэмтсэн гэдэг шалтгааныг хэлж байгаамаа. За энэ бүх шалтгаанаар бол Дуэйн Уэйд Тони Паркер гэсэн NBA-гийн супер одод энэ удаагийн Лондонгийн Олимпик оролцох бололцоогүй болж байна. Тийм учраас сагсан бөмбөг сонирхчдын хувьд бол Америкийн нэгдсэн улсын шигшээ багийн мэдээж том одод байгаа ч гэлээ Францын шигшээ багийн хувьд бол нэлээд том гарц тохиож байгаамаа.